Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Утганбаяр нарын 8 гишүүдээс 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын их хурд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үжил баримтлалын хүрээнд хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 35-ын 8 дахь хэсэг заасны дагуу төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа явууллаа. Байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч Улсын их хурлын гишүүн Утганбаяр хуулийн төслийг танилцуулахдаа аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох цаашлаад төлөөлөгчөөр ажиллах хүсэл сонирхолтой иргэдийн тоо буурсан одоо ажиллаж байгаа иргэдийн төлөөлөгч нар төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан мөс дахин сонгогдохоор нэр дэвшихгүй байх мөн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө төлөөлөгчөөс огцрох хүсэлтэд илэрхийлэх явдал цөөнгүй гарах болсон. Төдийгүй улсын хэмжээнд ажиллах боловсон хүчний тоо хэмжээ эрс буурч төрийн бүх шатны байгууллага төсвийн болон орон нутгийн өмчит компани аж ахуйн нэгж байгууллагад ажиллах хүний нөөцийн дутагдал орон нутгийн төвшөнд бодиттой үүсч байгаа нь тус хуулийн төслийг боловсруулах үндсэл болсныг дурдсан боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үжил баримтлалын хүрээнд хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Г. Уян хишиг, С. Улбахаар, Ц. Сандаг учир нар асуулт асууж хариулт авлаа. Түүнчлэн Улсын их хурлын гишүүн С. Улбахаар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд улсын хэмжээнд 330 суманд хүн ам боддоор цөөрч хүү хэлгийн зохион байгуулалтын хэлбэртэй болсон энэ үед иргэдийн төлөөлөгч төрийн захиргааны албан агш байх зохистой хувийг нухацтай ярилцах нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ж. Батардын орон нутагт иргэдийн хурлыг чадваржуулж хурлын шийдвэр гаргах чадвар сайжирдаг шатлан дэвших боломжийг нэмэгдүүлдэг уг зохицуултыг үжил баримтлалын хувьд дэмжиж буугаа илэрхийлээд цаашид төрийн албан агш төрийн албанаас гарч орон нутгийн сонгуульд өрсөлдөн сонгогдоогүй тохиолдолд төрийн албанд буцаж ажиллах боломжийг судлан үзэх нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Б. Баярбаатар уг төслийг дэмжихийн зэрэгцээр цаашид төрийн албаны тухай хууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуултыг нийцүүлэх, түүнчлэн орон нутагт ялвартай байдлыг үүсгэж буй төрийн хэмнэлтийн тухай хуулийг эргэж харах зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Ц. Идэрбат аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тодорхой хувь нь төрийн захиргааны албан агч байж болох бодит хэрэгцээ шаардлага толгомдож байгаа талаар тус төслийг дэмжихээ илэрхийлж цаашид төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуултын нийслэлийг хангах зүйтэй талаар тус саналаа илэрхийлсэн боллоо. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 35-ын 8 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг талаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох хуулийн төслийг үжил баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн боллоо. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг асуудал арга төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхэн хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.